Дэлхийн монголчуудын Англи радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. За 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлэг маань шуугах тусам нягтал суурайтаагаар шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 18-ны 5 гарагийн дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлэг эхэлж байна. За студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлж байна. Дахиад минь түргээ. За орой мэндийг дахин үргэе. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялалд харахаас өмнө наклаадаар шалгуулаарай гэд Япон чанарыг Дакатагаас чанар бол аюулгүй байдал Акабена наклаад за мөн хөдөлгөөн баяр баясгалан Волтерен Эмүүл гээл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээг эргэлдэг шуугуулад өг. За шуугуулад өгье. За эхний мэдээ ёстой хөөхөн мэдээ юм аа. Ингээд бид нар ингээд нэг юм чин сэтгэлээсээ хүнийг хайрлах ч гэдэг юм уу те. Чин сэтгэлээсээ ингээд нэг юм өгөхөөрдөг. Бидэрт нэг юм чин сэтгэл жоохон байхгүй болоод байгаа юм байна. За энийг хараад би инглээ. Юу гэхээр энэ зүгээр л нэг 5 сартай хүүхдийн л бичлэг байхгүй юу? Зүгээр л нэг 5 сартай хүүхдийг аав ээжийнх нь бичсэн бичлэг. Тэгэд энэ яагаад ингэж бүр амар 5 сая гаруй үзэлттэй болоод байгаа юм гэхээр энэ зүгээр л чин сэтгэлээсээ ийз. Тийм учраас хүмүүс энэ бичлэгийг хараад өхөөрдөг. Нэг тийм өхөөрдөд хайрлаад байхаар сүртэй супер юм бол байхгүй. Гэсэн мөртлөө хүмүүсийн хамгийн их хайрыг татсан бичлэг гинэ. Гэт ихтэй нэг хөөхөн хүүхдээ наа. Нэг хөөхөн юм ээ нэгдүүтэй. За Instagram бичлэг олон сая хүний хайрыг татаад захим сүлжээг шуугилдаад байгаа тухай мэдээлэл хүргэнэ. Бичлэгийн гол баатар бол 5 сартай бяцхан охин Ава. Ава гэдэг охин. Бяцхан охин ээж Ханна болон аав Жозефийн хамтаар Лондонгоос Атланта хүртэл 8 цаг нисэхдээ зорчигчдод төвөг удаж баггүй чимээ шуугаан тарьсан ч эцэг эхэнд үүнийг хөвгөлтэй байдлаар тайлбарлаад аава онгоцны бүх зорчигчдоос уучлалт гуйж байна гэсэн хөөрхөн бичлэг хийсэн байгаа. Ааха. Зорчигчд гараа явж байгаас замдан зогссон. Ямар юм нөгөө тийм мэдж байгаа юм байхгүй инээсэн дараа ийм үйл би яасан. За бичлэгт Жозеф бяцхан ааваг онгоцны хаалган дээр тэрвэрч зогсоод бусад зорчигчд онгоцноос буух үеэр охин инээмсэглэн уучлалт гуйж байгаа ч юм шиг харагдаж байгаа юм. Ээж нь бид түнд өөрийнх нь тарьсан өмөрөөс болоод хүн бүрээс нүур тулан уучлалт гуйх ёстой гэж хэлсэн хэмээн Instagram-д хашигнан бичжээ. За тэдний хэлснээр уг 8 цагийн нислэг дээр уг нь аава үнэндээ тун сайн байсан гинэ. Нэг уйлж орлж морлоогүй ер нь их сайн байсан гэж. Харин буцаад Атлантагаас Лондон нисэх нислэг дээр жинхэнэ нисрэлт болсон гэж. Тэгээ ээж нь бичсэн байна. Хамгийн хөгийн нь юу гэвэл энэ яг энэ уучлалт гуйж байгаа онгоцонд бол маш сайн байсан шүү дээ. Дараагийн нислэг дээр жинхэнэ алсан гэж. Ингэж ээж нь бичсэн байгаа. За ингээд уг бичлэг бол 4 сая гаруй үзэлттэй болоод хайр инрэл инээд наргийн хосолсон мянган сэтгэлдлүүдийг дагуулсан. За сэтгэлдлүүдээс нь та бүхэнд уншиж өгвөл ялах хүүхдүүд онгоц, банк, парк гэх мэт олон нийтийн газар өөрийнхөөрөө байх хэрэгтэй шүү дээ. Уучлалт гуйх шаардлагагүй. Ёстой игдүүдийн хөөрхөн амтан байна гэсэн байна. Ёстой хөөрхөн юм байна. Яг нэг Google дээр шиг нөхөр байна. Сокон дээр байдаг хүүхчиг өнө. Яг үнэ. Ялах хүүхдтэй байлаа гэд бүгдийг зугаацуулна гэж бодохоо болоо. Олон цаг онгоцоор нисэх чинь хэцүү шүү дээ гэсэн байна. Аава чинь яг л нислэгийн K-pop idol шиг л гарч ирж байна. Thank you for flying with my drama гэсэн байна. За манай ажил дээр хүмүүс алдаа гаргачаад ингэж хөөрхөн уучлалт гуйж чаддаг байсан болч гинэ. За томчууд бид нар нэг уучлалт гуйдаг. Хүүхд ерөнхийдөө гэхдээ ингэж нэг мэддгээ. Би бол одоо энэ жижигийг бүр хүрээгүй багт бас аваад автобусанд суулгаад байгаль нуур руу явж байсан. Нэг ч уучлахгүйсэн шүү дээ. Хөөрхөн тэгэл чимээгүй ингээл тэгэл мөмө ичгаад унтаал хөргий тэгэл явж байсан. Тэгээ ер нь аялалд явахдаа хүүхд нэг ингээд нэг арай нэг ингээ юм солигдоод өөр болж байгааг мэддэг юм уу тэгээд нэг томоотой байдаг те уг нь. Гэсэн тэгт манай хүн тэгтээ балсан л байлээ л те. За манайхан хөстой хөөрхөн байна. Хүүхэд тэгээд хайр шүү дээ гэсэн байна. Бүүн хайр байл гэдэг үзэж байгаа хүмүүс.
За Сокны үгчиг юм байна. яг үнэ. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хөдөлгөөн баяр баясгалан сураатаар Волтерен Эмүүлгээл хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр сонсогчдын группээр гэрлээгийн рекламадад исэн үений тос гэдээсэн. За энэ шүү дээ Волтерен асуусан байсан. За тийм. Өдөрт 2 удаа дүрх нь нэг удаа дүрхэхлээр 12 цагийн турш өвдөлтийн зовёрыг хөнгөвчлөдөг учраас танд одоо ингээд байн дүрхээд байх тийм зовлонтой шаардлага гарахгүй. Волтерен Эмүүлгээл нь найрлагдах үндсэн үйлчлэгч бодис нь болохоор диклофенак гэж бодис байгаа. Нөөл дикло. Яг үнэ. Дикло. 1% ба 2% агуулмжтай бөгөөд арьс булчингийн бүх давхаргыг туулж өвдөлтийн яг голомтон дээр нь бүрэн хүрээд үйлчлдэг юм байна. Тийм учраас маш сайн одоо хурдан үйлчлдэг. 30 минутын дараагаас эхлээд бүрэн үйлчлээд эхэлнэ гэсэн байсан те дүрхснээс хойш. За. Үйлчлэгээ нь тунгаасаа шууд хамааралтай. Тийм учраас та одоо ингээд багахан зэрэг өвдөж байгаа бол нэг энторийн чинээ буюу додовор хурууны хэмжээтэй дүрхэхэд болно. Хэрв нэлээд их өвдөлттэй байгаа бол эрхийн урууны хэмжээтэй буюу хулшигны хэмжээгээр ингэж дүрхнэл гэж зөвлөсөн байлаа. За Англи улсын оригинал эмийн бүтээгдэхүүн одоо эмийн компани бүтээгдэхүүн байгаа. Тэгээ Швейцарь дахь үйлдвэрт хийгддэг. За Монголд худалдаалагддаг цөөн тооны оригинал компаниудын одоо бүтээгдэхүүн гэж тодорхойлсон байлээ. За бүх эмийн сангуудаар борлуулагдаж байгаа. Та e-tips захирам зөвлөгөө гэж ороод бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлгөөн баяр баясгалан сураатаар Волтерен Эмүүлгээл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний хүргэх мэдээ. За бид нөгөө нэг угаасаа нэг могон хортой тос гэдэг өвчин намдадаг тос мэднэ. За сүүлийн үед одоо ер нь бол Монголд хулан гэд эмч зүгийн хатгуураар ингээд хүн одоо суудлын гаралтай мэдрэлийн гаралтай суудлын өвчин гэдэг юм уу те ийм эмийг эмчлээд байгаа. За тэгвэл Филиппиний могоор эмчилдэг шидтэн захим шүлжээнд одоо шууган тарж байгаа тухай мэдээлэл хүргье. Тэгсэн чинь би заяа. Шидтэн мэддэг гэхлээр айгаа явчихдгийг шүү би ер нь. Үгүй тэгээд би энэ сая бичлэгийг үзсэн чинь заяа. Ингээд хүнийг могоогоор хатгуулаад байгаа наадах чаа. Тэгсэн хамгийн заваа юм нэртэй. Өөрийнх нь гар мар нэг хумс завсраа Nike-тай за. Тэгээд нэг юм муухай тэр хэртэй алтар гараараа ингээд хатгуулангууд хатгсан газар нь хуруугараа тараад байгаа байхгүй юу. Тэгээд тэр бохор орж морчул одоо яа. За, Филиппиний Миндано гэдэг арал дээрх Манобо омгийн ахлагч Расиолио Кулит өөрийгөө могоогоор эмчлэг чимээ нэрлээд хүмүүсийг зориуд хорт могоод хазуулж өвчин эмчилдэг онцгой аргаараа захим орчинд шууган тариад байна. За энэ бүхний эхлэл нь юунаас эхэлтэй вэ гэхээр энэ Росалия гэдэг нөхөр өөрөө санамсаргүйгээр энэ Pit Viper буюу Филиппиний сүмийн ийм хорт могоод хазуулснаас ихтэй гинэ. Нэг юм айгүй тод нёон ногоон өнгийн могоонод байгаад байгаа байхгүй юу. За хачирхал дайн тэр үед олон төрлийн архаг өвчнөд байсан Росалио хазуулсныхаа дараа бие нь огцон сайжирч тэр мөчөөс могоон хор ид читтэй гэж итгэх болсон гинэ. За сүүлийн 10 гаруй жил Росалио могоон хазалт болон өөрийн гар аргаар бэлтгэсэн могоон хортой дарсаар олон хүнийг эмчилсэн гэж ярьсан байгаа. За түүний өвчтнүүд ихэвчлэн зүрх судасны өвчин, шээсний замын халдвартай ийм хүмүүс байсан. За гэрт нь бол могоонууд чөлөөтэй зүгээр мөлхөж яадаг. За түүний охины хэлснээр могоон хорн тархины мэдрэлийг цочроож биеийн эсэргүүцлийг дахин асаадаг гэж байгаа. За эмнэлгийн салбарын энэ аргыг бол маш өндөр эрсдэлтэй үхлийн аюултай гэж сэрэмжлүүлсэн. Мэдээж. Ялангуяа Pit Viper төрлийн могоон одоо нейротоксин буюу мэдрэлийн хор ялгаруулдаг учраас дотор эрэхтэнд аюултай шүү гэж анхааруулсан байлээ. За сэтгэгдлүүд нь байгаль дээр орших бүх амьтан ургамал дэмийн чанар байдаг гэдг нь үнэн бололтой гэсэн байна. Дарс суугаад эдгэрнгээ сонсож байсан. Гэхдээ могоон хортой дарсыг бол одоо анхудаа сонсож байна гэсэн байна. Тэгсэн чинь сайн уу могоо маань өнөөдөр миний бөөр өвдөдөө нэг хацчихуу гинэ. Энэ Филиппинчинд 3600 гаруй арал гэдэг үү юу гэлээ. За зарим арлууд дээр нь ингээд нийгэмшээг нөхдүүд байгаа. Нийгэмшээг омгийн системтэйгээ байж байгаа нөхдүүд байгаа. Би Филиппиний Филиппинд нэг том арга хэмжээнд оролцсон чи яг тэр нэг ингээд мужийнхны юм нэг үндэсний одоо этник групп буюу те тэр одоо үндэсний цөөнхүүдийн тим нэг фарад явсан байхгүй. За тэрэн дотор чи яг сүрлэн манзалтайгаа нөхдүүд бас явж байгаа шүү дээ. Бүрөө. Тийм бас байж байгаа. Мэдээж тэд нар гэхдээ нэг одоо Амазоны нөхдүүд шиг бүр ингээд нийгмээс тусгаарлагдаж байгаагүй холбоо харилцаа өгдөг, сонгол Монголоо өгдөг. Тэгтэл тийм нэг юм
эртний тэр этник амьдралаа бол ерөөсөө орхиогүй нөхдүүд байж байгаа байхгүй юу? Тэр хэв маягаар амьдарч идэг гэсэн. Энэ нөхөр чинь омгийн толгойлогч гэж байгааг бодоход бас нэг тиймэрхүү л арлын нөхөр байгаад байгаа байхгүй юу? Харин тий. Тий. За ийм байна тэгээд эвгүй би бол ийм юмнуудаас айдаг. Нэг өдөр тэ ингээд хүн алчгаад тэгээд өмнө зүгээр л байсан юм да. Сая энэ нөхөр азгүйтэй л өгчих шиг боллоо гэд тэгээ зогсож идэг аюултай л да. Харин тий. Тэгээд яг энэ бүр бодит бичлэг яа юм бичлэг дээр ингээд бүр хүүхдийг хүртэл хатгуулаад байгаа байхгүй. За. Тэгээд хүн нэг л сайн гэж бодчихвол тэ бүх юм сайн гинлээ очиод могоод натгуулчихъя гээл хүмүүс чинь тэгэл нэг удаан хахлаар тэгдэг. Харин тий. За. За таны мэдээг сонсъё. За дараагийн миний дараагийн мэдээ танка эмээ гэдэг мэдээ гэхгүй. За хурд хамтлагийн зураг шиг бүсгүй гэж сайхан дуу байгаа шүү. Урдын тоглолч 21-нд. Аа. Зураг шиг бүсгүйгээр дуулах л байлгүй. Тэгвэл одоо миний үзүүлэх гэж байгаа юм бол шууд утгаараа яг энэ сайхан дууны эзэн болох нэгэн эмэгтэйтэй холбоотой шуг нэг ярьж өгөх гэж байна. За. Эмээ гэдэг байгаа юм. Яг үнэндээ бол одоо 41 настай ч хэдийнэ эмээ болцсон буюу хүүхэд гаргаад эмээ болдог шүү дээ. Яг ингээд эмээ болж амьдсан нэгэн эмэгтэй TikTok-д солгоо эмээ буюу left handed granny гэдэг нэрээр захиур хаагаж байгаа. Энэ ч одоо ёо. За хүмүүс хүндэн персинг байна. Уруул хичнээн юм зүүцсэн юм бэ. За энэ үнэхээр цоглог эмээ байна оо. Зураг шиг бүсгүй шүү. За. Зураг шиг бүсгүй шүү. За 128 шивээс гэж байна. 28 пирсингтэй төрхөөрөө одон түмний анхаарлыг татаад байгаа. Түүний бичлэгүүд нь 6 сая гаруй үзэлттэй болсон ч олон нийтийн зүгээс шүүмжилсэн, муулсан, дарамжилсан сөрөг сэтгэлдлүүд тасрахгүй байгаа гэнэ. Тэгээд хүн юу гээд байгаа нэд эмээ олчоод яагаад ингэж персингтэй байгаад байгаа гэдэг юм. Амбгүй ингэж байгаа юу те. Тэ бусад залуучуудад битгий муухай үйлдвэр дураар үзүүлээд нөгөө л хилтгэл бичлэгээл бичнэ штэ нөгөөдөлж ойлгомжтой. Тэр бол өөрийгөө нэгэн хэвийн амьдралаас цугтаж body art буюу биеийн урлагаар өөрийгөө илэрхийлэх дуртай энгийн ээж халамжтай эмээ гэж хэлсэн байгаа өөрийгөө. За. Тийм. Гэвч гадаад төрх нь олон хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа нь түүнд нэлээд хүнд тусч байгаа гинэ. Хүмүүс дэлгүүрт түүнийг дагаж мөрдөж хулгай хийсэн мэт сэжиглэж сошиал орчинд нийгмийн шаар аимшигын амтан гэх мэт муухай үгтэй чатууд илгээсэн. За. Зарим персингийг нь TikTok цензурдээд зурагч оруулж болохгүй байгаа гэж ингэж хэлдэг гинэ. Тэгээд чинь 41 настай одоо ингээ харахад зүгээр бид нар эмээ гэж нөгөө нэг хэлээд байгаа боловч энэ чинь яг одоо ингээд эд насан дээр явж байгаа супер эмэгтэй байгаа байхгүй юу? Тэ персинг мерсингтэй шивэстэй лаг эмээ явж байгаа шүү дээ энэ чинь. За гэвч тэр бууж өгдөггүй гинэ. TikTok-ийн цензурыг бууж өгөөгүй. Түүний хамгийн том дэмжигч нь бол түүний охин гинэ. За. Миний ээж яг ийм байгаагаараа л төгсөө. Бусдаас ялгаатай байдал нь түүнийг гайхалтай болгодог гэсэн бол харин содгоо эмээ нь өөрөө анчин left handed granny үлдээ тийм нэртэй шүү дээ. Миний зээ намайг аимшигтай гэж харахгүй бол бусад хүн тэгж харах ёсгүй гэж ярилцлага өгсөн гэж байгаа. За. Түүний зориг өвөрмөц төр төрх нь нийгэмд гоо сайхан гэж юу вэ? Өөр байх нь муу зүйл үгсэн олон хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байгаа. Нэг ийм хүнтэй одоо эн чинь баг одоо шүгэл үлээгч шиг болчихж байгаа байхгүй. Яагаад бид нартэй ингээд эмээ өвөө болсон үедээ ч гэсэн ингээд өөрийгөө ингээд залуугаар сэтгэж хараад тэ ингээд персинг хийлгэж болохгүй гэж энэ ингээд шүгэл үлээгч шиг яваад байгаа байхгүй. Сэтгэлдлүүд нь өөрийгөө илэрхийлж чаддаг зоригтой эмэгтэй байна. Шивээс болгоно түүхтэл байхтаа гэсэн байна. Тийм тий бас. Тийм хүн өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ бусдад хэрхэн харагдахаа бас тооцох хэрэгтэй. Хоёр талтай асуудал гэсэн байна. Шивээсээр дүүрэн эмээ хараад хүүхдүүд айн штэ. Хит тууншрал бол юу ч байсан ер нь дэмэл зүйл гэнэ. Ач охиндоо үлгэр уншиж өгөхдөө шивээстэй үнсгэлж ингэж уншдаг байх таа гинэ. Юу л та манай шивээстэй найзууд бүх шивээсээ түүхтэй шүү. Бүх шивээсээ түүхтэй. Угаасаа яаж ч бодсон юм л. Энэ зориудаад энийг хийлгэсэн, тэрэнд зориудаад тэрийг хийлгэсэн, тэрэндээ зориулаад энийгээ хийлгэсэн гэл тэгэл яриулах юм бол үлгэр шиг юм ярина. Хүүшээ охин нь бас персингтэй юм байна.
Зэн охин нь бол бас овоо хөргөн 4 5 баг 3 4 настай юм байна. 4 5 настай ч юм уу те. Оо энэ имэ чинь бол цоглог юм ээ. Эрдний зүйлт мөр зүуд юм байна штэ. Эрдний зүйлт мөр зүуд юм байна. Эрдний зүйлт ч гэх шиг. Нүдэ удаан гоё юм уруулнаас зүуд байгаа үстэй. Үйлж байна. Намайг дандаа бүлт иддэг гэж үйлж байгаа. Харин тийм хөрхэнт. За. Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар New Julchan дэмжээ ажиллаж байгаа. За New Julchan Tours компани Хайнан Арлын Сани хот руу 5 гариг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдаар зохион байгуулж байгаа. Өнөөдөр чинь 5 гариг хэдэн цагаас нисдэг вүлээ? Нисэхтэй шүн ниссэн. Шүн ниссэн. Одоо очсон байгаа. За. За тэгээд 5 цаг нисээд Сани хотын 5 хоттой resort буудалд амраад Далайн усын спорт, Atlantis Park, Ширэнгэн аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялж байгаа. Хүүхдийн амралтанд зориулсан нислэгийн тийз аялын үндэ хямдрал зарсан байгаа шүү. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийн New Julchan Tours гээд Facebook хуудаснаас нь за мөн 7094 T1 гэдэг утаснаас аваарай. 7094 T1. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч New Julchan баярлалаа. За баярлалаа. За миний хүргэх дараагийн мэдээлэл болно шүү дээ тий. Энэс айгүй хөгжилтэй. Яг аялал жуулчтай холбоотой заяа. За. Хятадын төв хэсэгт орших ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн юм Шинүүнзя гэдэг юм дархан цаадад газар байна штэ. За. Маш сонирхолтой ажлын зар гаргаад цахим орчинд өстой жинхэнэ шууган тарьж ин заяа. За. Бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зэрлэг хүн болж жүжиглэх хүмүүсийг ажилд аваад өдөрт 500 он буюу монгол мөнгөөр ойролцоогоор 250 мянган төгрөгийн цалин өгнөсөн зар олонний анхаарлыг маш их татж байна. Апти өрөөл ингээ апти болох нь байна штэ. За 2025 оны 7-8 сард ажиллах 16 хүнийг ажилд авч сонгон шалгаруулахаар 6 дугаар сарын 7-нд зар тавигдсанаас хойш ерөөсөө 2 хоногийн дотор 10,000 гаруй хүн анкет ирүүлсэн гинэ. За хамгийн сонирхолтой нь штэ. Ажил гориглогч зэрлэг хүний хувц өмсөөд ойгоор эргэлдээд зочдод зориулан бүжиглэж зураг авахуулж за түүгээрээ бичлэгийн сошиалд байршуулна заяа. За ямар ч нас хүүсийн хязгаарлалт байхгүй ч эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй гэсэн эмнэлгийн одоо бичиг шаардж байгаа. За зэрлэг хүмүүс маань зөвхөн за ийм л дуу гаргана. Пур гэдэг л дуу гаргана. За ийм амтны дуу аваа гаргаж хоорондоо харьцах ёстой. За ганцхан тохиолдолд ярьж болно. Тэр нь юу вэ гэхээр жуулчид ариун цэврийн өрөө хаана гэдгийг асуух үед тэнд байгаа л гэж ярьж болно. Бусад бүх үед нь пур гэж ярьж байгаа. Шинж бүр гадаад хүн хүртэл явж штэ дотор нь. Харин тийм ээ. Зэрлэг хүний овцсон ямар ч ядарсан юм ийм бэ. Жоо олигтойгоо юм хийчихгүй. За тэгсэн чинь нэ штэ тий. Айлын заранд дурдгдсан бас нэг сонир мэдэн заяо. Түүхий хоол идэж чаддаг бол давуу тал болно гэсэн хэсэг байгаа даа. За 120 хэмийн дулаан байдаг энэ бүс нутаг нь байгалийн онгон дагшин байдлаас гадна жинхнээсээ зэрлэг хүн байдаг гэсэн ийм цуу яриагаараа нилээд алдартай юм гинэ уулна. За хэдий итгэхэд боловч ийм төрлийн ажил өмнө нь ч гэсэн хятадд зарлагдаж байсан бэлээ. Өнгөрсөн жил Янын мужийн ижил төрлийн ажилд сарын 5,000 оны буюу 2 сая 500 мянган төгрөгийн цалин амлаад 14 хүн хайсан зар интернетээр нэг тарж исэн байна. Яа нөгөөдөл ч бичлэг гарч байна. Яа. Надад ч одоо пур чихэн чаг гараад байна. Шүд бүтэндээ нэг хар юм наагаад. Жуулчнаа хөөж байна. Нөгөөдг нь зүхтаа нас. Яа хүүхэд болж игнээсээ айх юм байна ёо. Энэ идчихс. Тэр хувцсан арай дэндүүлч. Яа. Зүгээр юм нэг барын ирээн даавуугаар юм хийгээ хийсэн ба шүү. Үгүй тэгээд яах вэ? Ингээд өдрийн 250 мянган төгрөг авахд одоо яах вэ тий? Туулаа муулаа гургуул барьцсан энэ. Яа. Гоё. Алж штэ нэр. Зүгээр ингээд дур зоргоороо сайхан байгальд ингээд те эрүүл агаарт ингэж байж гал өдрийн 250 мянга штэ. Тийш штэ. Болж сайхан байна. За тэгээ сэтгэлдлүүд нь би чинь сүшинд нуусгүй дуртай хүн шүү дээ. Давуу тал мөн бидтэй анкета явуулна гинэ. Сүши чинь нэрээ түүгийн хоош штэ.
За ажиллаж байгаад жинхнээсээ зэрлэг хүнтэй тааруул яах вэ? Мөнгө олох гэсэн биш өөрөө зоог нь болчих юм биш үү гинэ. Өв боломжлол байгалийн гайхамшигыг сурчлагын оронд ийм шоу хийж байгаа нь тэнэглэл шиг санагдаж байна. Тэгээ бүр шинүүн зяа шиг алдартай газар ч шүү гинэ. Жинхэнэ зэрлэг байгаль биш харин жинхэнэ зохиомол зоос олох жүжигэл харагдаж байна да гинэ. За яах вэ? Тэгээд зугаатаа л эзтэй тийм үстэй. Зүгээр нэг ингээл байгаль үзэл явж итэл гинтхэн нэг юм нэг юм гараад ирэх юм бол хөгжилтэй л эзтэй тий. Энэ хэдэн хүмүүст гоё байгаа штэ. Тийм штэ. Гонгоно зугаацаа л тий. 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 За. Юу гэж дуурна вэ? Пүр. Пүр. Пүр гэж дуурч байгаа л тэгээ хэдэн цаас хийгээ сууж байна. За. За таны мэдээг сонсъё. За. Миний сүүлийн мэдээ энэ байна шүү дээ. Би ер нь айдаг байхгүй юу? Би тэр нөгөө нэг гадаад явж байхдаа би ерөөс загсны мах иддэггүй. Айгаад. Гахаад өгчхүүд үүтэй ингээд гадаадд яасан гэсэн чинь нөгөө анжаач нь өргөө загсны маханд гахаад өгсөн юм. Загсны ясанд нь ястэй. Ааха. За энэ бол сэрэмжлүүлэг болох мэдээ өргөх гэж шүү. Яана. За. Тайландын 45 настай Самран Буппа Арт гэх эмэгтэй 2-7 хоногийн өмнө гэртээ загсны шил ууж байхдаа санамсаргүйгээр загсны жижиг яс залгиж орхисон. Хүтэй тэр ясан хамгийн амар ингээд нэгт гараад ирсэн юм шүү дээ. Тэр даруй хоолойг нь хатгаж эхэлсэн ч уламд ордуулахгүй тулд хорыг хороор буюу араас нь нэмж хоол залгих замаар асуудлыг шийдэхийг оролдсон. За. Дараа нь эмнэлэгт очиж эрентхэн шинжилгээ хийлгэсэн ч яс илрээгүй тул байгалийн жамаараа онжгоор гарчих байлгүй гэж бодоод гэртээ харьциж гинэ. За харамсалтай нь 2-7 хоногийн дараа Самраны хүзүү хавдан өвдөж бамбаа булчирхаан өрөвслийн шинж тэмдэг илэрсэн. За. Бүсгүй эмтэй наалт хэрэгэлсэн ч өвдөлт нь арилаагүй төдийгүй маргааш нь хүзүүний арьсан доороос хатгаад байгаа юм шиг мэдрэмж төрж наалтаа автал ясны үзүүр арьсыг нь цолоод гараад ирсэн. Харин тийм байна. Бүр харагдчихээн ямар амар юм бэ? Зүгээр зургийг харахад л амар агуу. Амар нарийн үзүүртэй яс гараад ирсэн. Тийм байна. За эмчнэр энэ бол Тайландд бүртгэгдсэн анхны загсны яс арьсыг цоолсон тохиолдол гэдгийг баталсан байгаа юм. За. Ойролцоогоор 2 см орчим яс Самраны арьсан дороос гарсан байсныг жижиг мэслэхийгээд аюулгүй авсан гинэ. Дараа нь нөхөр нь энэ явдлыг Facebook хуудсандаа нийтлээд олон нийтэд анхаарал болгож хэрвээ хоолой дээр яс мэдрэгдсэн бол гараараа түлхэх араас нь хоол нэмж идэх нь илүү аюулт хүргэдэг юм байна шүү. Заавал эмчтэр очиорой гэж сануулсан нь олон нийтийн анхаарлыг татшуугаад байгаа ийм бичлэг. Амар агууц. Амараар орохтой юм ч тоо. За. Тэгээд дотроос нь хоолойг нэвт хатгаал яваал ойрцсоор хагаад юм идэж уух болгонд л наашаа явсаар хагаад гараад ирлээ. Харин тэглээ гэсэн үг шүү дээ. Йоо, ямар эвгүй юм бэ? Амар эвгүй юм байна. Тэгээд би яг энээс айдаг байхгүй. Хахын би чинь юу хахаас л хамгийн их айдаг шүү дээ. Хүн бурхан хүнийг их төгс бүтээсэн гинэ. Ер нь бол ер нь бид нар чинь их төгс шүү дээ тийм үстэй. Лаг хардаг, тарих марих амар өндөр хүчин чадалтай бүх үе мөчөөрөө хөдөлж чаддаг маддаг. Хамгийн том алдаа, бурханы хамгийн том алдаа. Ерөөсөө тэр хоодоо гэдэг байгаа байхгүй. Хахах. Амьсгалдаг энэ нэг сувг, хоол иддэг сувг хоёр ийм ойрхон байгаа. Амьсгалтай сувгийг нэг жоох юм дарах юм бол тэгэл таг. Хүн хахна гэдэг чинь тэр штэ. Амьсгалын сувггүй одоо тэгээд амьсгал агаар орхоо бодоод тэгээд үхэж чугаа хэрэг шүү дээ. Тэгээд тэрнээс айдаг учраас би гадаад явж байгаад загсны мах цагтай байхлаар зөөр дээрээс нь нэг хальснаас нь жоохон гэдчихэл айдаг. Би ер нь яг үнэндээ айдаг. За. Сэтгэлдлүүд нь. За. Ингэсэн байлаа. Яс гинэд хүзүүний арьс нэвтлээд гараад ирнэ гэж хинч төсөөлөхгүй дээ. Тийм штэ. Тий. Аимшигын кино шиг санагчлаа гэсэн. Харин амар. Өстэй амар юм байна. Эрентгэнд илрэхгүй яс гэж байх уу? Манай эмнэлгийн тоног төхөөрөмж онцлогооны системд сайжруулалт хэрэгтэй гэсэн байна. Загас би тиймч амар өгөхгүй шүү хөө гэж хэлээд сүүлчийн дайралтай хүзүүрүүн хийсэн бололтой гинэ. Эрентгэнд илрэхгүй байх магадaltaй. Ягаад гэвэл загсны яс чинь тунгалаг байхгүй юу? Яг үнэ. Тийм, тунгалаг учраас хүний мөгөрсөн хоолой молгон дээр ойрхон байж байгаа юм бол илрэхгүй.
бараг мөгөөрсөн хоолтой шиг юм байгаа шүү дээ. Ер нь бол тийм учраас илэрхгүй байх магадлал байж болох юм шиг санагдсан. Манайхаа алдна. Пор би чадна гинэ. Хаан юм бэ? Явъя манайхаа гинэ. За. За нэг хамтран ярилцагч яриад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар аялалд гарахаас өмнө наклада шалгуулаарай гэд Япон чанарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабена наклад хамтран ажиллаж байна. За Японд үйлдвэрлэгцээ 95 жилийн туршлагатай Японы номер 1 брэнд Акабена накладны үйлдвэр нь өөрөө Японы Ямагата хотод байрладаг. За энэ үйлдвэр бүр дэлхийн хурдны галдрагны тоормсны накладыг үйлдвэрлэлтгээрээ онцлогоо гэж. За ингэс хурдны галдрагны наклад гэхлээр л би ер нь санаанд орохгүй байхгүй. Яа тэр амар л юм байгаа те. Яаж ч болсон те. Амар л юм байгаа. За эднийх нэг OEM гэдэг стандартыг бол нэвтрүүлдэг. За OEM стандартыг зөвхөн хэдүүлээ маш тодорхой ингээд хялбараар ойлгоё гэвэл таны машин анх үйлдвэрээс гарахад байсан сэлбэгтэй нь яг адилхан сэлбэгийг л OEM гэдэг байгаа юм. Яг үнэ. За ийм стандартыг хангасан байдаг. Тэгээд оригинал наклад хийхэнтэй ингээд жоохон үнэтэй юм шиг санагдаж байгаа боловч оригинал наклад гэдэг нь өөрөө таныг ингээ хуурамч наклаад 4 солихтой тэнцэх хугацаанд ганцхан нэг хийгээл ажиллаж идэг. Ийм учраас 4-ийн үнээр 1 гэдэг бол гайгүй л байгаа үстэй. Яг үнэ. За тэгэхээр Таката Япон сэлбэг Улаанбаатар хотод 6 салбартай. За би тэгээд сервис нь хаанаа байгаа, дэлгүүр нь бас хаанаа байгаа. Гэхдээ сервистэй газар нь дэлгүүр байхгүй гэсэн үг бол биш шүү. Та бүр харин ч дэлгүүрээсээ одоо накладаа аваад сервистэй газар нь бол бүр сайхан накладаа солиулчихна гэсэн үг шүү дээ, тий. За, Баянбүрдээс тасгах үсэх зам дагуу Эма шатхуун түгээх станц байрлаж байгаа. Энэ бол Таката Япон сэлбэгийн сервис 2 нь байгаа. За, нэгдүгээр хороолол арын зам дагуу отхон жолоо авцруулгын баруун талд Таката Япон сэлбэгийн сервис 1 нь байгаа. За, хауулын E-Mart-ийн B1 давхар Таката Япон сэлбэгийн сервис 3 байгаа бол за, Сансрын E-Mart-ийн 6 давхарт Япон сэлбэгийн дэлгүүр нь байгаа. За, 10 дугаар хороолын E-Mart-ийн салбарын B1 давхартаас дэлгүүр нь байгаа. Тэбэдэ андуудын замын урт талд Panasonic-тэй ягаан байрны 1 давхарт Таката Япон сэлбэгийн дэлгүүр нь бас байгаа шүү. Тэбэдэ андуудын ягаан чинь хажуудаа бас сервистэй орно. Ягаад гэвэл тэр нөө Сод Монголын колонк дээр эдний нэг сервисийн юм байж дгийг. За. Хажуудлын Сод Монголын дээр. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 72 11 11 гэдэг утаснаас аваарай. 72 11 11 Takata Japan Auto Parts гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялалд гарахаас өмнө накладаа шалгуулаарай гэд Япон чанарыг Takatagаас чанар бол аюулгүй байдал Akabena наклад хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, миний хүргэх дараагийн мэдээ. За, зэвэрсэн халуунаа барьдаг самнаас болж амиа алдчихъя гинэ. За, одоо та бүхэндээ сэрэмжлүүлэг болох нэг мэдээ хүргье манайхаа. За, Тайванд 40 орчим настай нэгэн эр өдөр бүр хэрэгэлдэг байсан халуун савнаасаа болж харамсалтайгаар нас орсон. Ямар амир юм бэ? За, аминд нь хүрсэн савыг манер 10 гаруй жилийн турш мэдэгтгүйц зэвтэй болсон ч өдөр бүр цай, кофе, жимсний шүүс зэрэг ийм хүчлэг ундаа уухта хэрэглэсээр л ирсэн юм байна. За, эцэст нь тэрээр хүнд металлын хордлого авч дархлаа нь эрс суларч уушгины хүнд хэлбэрийн халдвараар амь насаа алджээ. Ямар амир юм бэ? Ингээд зүгээр л одоо ингээд нэг хэрэгжилж байгаа юу н халуун сав нь өөрөө зэвэрхээс гадна эн чинь хүнд металл агуулж исэн ба штэ. Тийм одоо тэр зэв гэдэг чинь өөрөө эн чинь амар хүнд металл байгаа байл металл болчихж байгаа байлгүй дээ. Яг одоо бидний хэрэглээд байгаа энэ аягнууд чинь бол голдоо никл байхгүй юу? Никл те. Никл учраас зэвэрдэггүй. Тэгээ энэ нэг өөр л юм байна да те. Зэвэрж мөрөөд байгааг бодоход. За эмч нарын хэлснээр ингэж байна. Хүчлэг ундаанууд зэвтэй элэгцэн савнд хадгалагдах үед хортой хүнд металлууд тэр дундаа хар тугалаг, кадми гэх мэт элементүүд шингэн зүйлд нь уусаад тэ хүний бие төрөмтлөгддөг гинэ. Одоо энэ юу яад ингэсэн штэ амар зэвтэй савыг кологоор цэвэрлдэг санаж байна. За тий. Тэр чил ховхолж штэ шууд нөгөө зэвнүүдийг ховхлоод уучж байгаа гэсэн үг байхгүй. За энэ төрлийн савыг 2-3 жил тутамд солих хэрэгтэй. Ялангуяа хийжүүлсэн болон хүчлэг ундаанд удаан хугацаанд хэрэглэж болохгүй гэж мэрэгжилтнүүд анхааруулсан байлаа. За, Тайваньэр сав нь анх зэвэрч эхлэх үед нь анзаарсан ч зөөр үсттэй угаагаад хэрэглэчих гэсэн хайнга байдлаар асуудлыг үл ошоосон нь ийхүү аминд нь өрсөн байна. Ядж байхад сав нь зэвэрдгүү ган биш. Энгийн ган металлаар хийгдсэн байсан байдлыг улам
хөндрүүлсэн Яг л гинэ. тийм байна. Яг л тийм байна тий. За энэ явд бол олон хүнд сургамж болох байц ахуйн жижиг зүйлсийн ард том эрсдэлд нуугдж байдгийг харууллаа. За эмчийн зөвлөгөөний дагуу хүн бүр халуун савныхаа материалыг шалгах, илэгдэл үүссэн эсхийг ажиглах, тодорхой хугацаанд шинжлэх зуршлыг бий болгох нь маш чухал ахна шүү. За сэтгэгдлүүд нь технологи өндөргөгдсөн ч бид өдөр тутмын хэрэглээндээ ямар ч анхааралгүй ханддгийн тод жишээ байна. 2 жил тутам халуун саваа солих нь юун тийм хэцүү гэж байна. Одоо энэ нүрийг бид нар халуун сав гэж бичсэн байгаа болохоос халуунаа барьдаг аягийг л яриад байна шүү дээ. Ер нь бол. За юмыг ингэтлээ гайхамшгүй хэрэглэн гэдэг үнэхээр ухаангүй хэрэгээ. Хүмүүс өөрсдийгөө хордуулж байгаагаа мэдгүй л явж байдаг. Энэ бол өөрийнх нь буруу гэсэн байна. Халуун савнд ингэж үнэнч байх ч гэжтэй. Найз өсгүүдээ ингэж үнэнч байж чадсан болов уу гинэ. Тэ. Гэхдээ энэ нь шүү дээ зүгээр л манайхан ч гэсэн мэдээд авчмаар. Ялангуяа манайхан чи ингэдэг 100 нөгөө аялалд авч явдаг юм дотор нэг сав байж идэг. Тэгэл нөгөөдгөө 100 л хэрэглээл те. Тэгэл буцаад аяллаа үйлрэлд сууд буцаад аяллахын юмнуудтай цааш нь хийждэг байхгүй. Энд чинь өөрөө эрсдэл дагуулах юм байна. Өөрөө эрсдэл дагуулах юм байна. Ахаад бас нэг зүйл байдаг. Зөвхөн машинд авч явдаг аягнууд байдаг. Тодгүй. Тэгэл ингээд хэрэглэхгүй явж байгаад нэрээ нэг усууч нөгөө аяг чи юм биш тэгээд. Тэгээд CUM руу орж харахчгүйгээр CUM руу орж халуус хийж тавьчаал тэгэл угаа яваад байдаг. Тэгэхээр энэ дотор нь төмөртэй аягыг бол заавал харж явах хэрэгтэй. Байх шалгаж л авах хэрэгтэй. Зэвэрх юм бол нөгөөдгий чинь юу яаж ах нь одоо сольж явах хэрэгтэй. Маш хурдан зүгээр хайсан дээр. Хаяал солино. Тийм байна. Одоо түүнийг ингээд юу засаж масаад иднэ тэрэ тийм юм бол байхгүй юм шүү дээ. Яг үнэ. За таны мэдээ сонсоё. За. Зүүн өмнөд хятадд нэгэн ахлах менежер офис дээрээ доор ажилтдаг эмэгтэйгээ үнссэн хэрэгээр ажлаасаа халагдсан боловч ажил олгогчоо шүүхэд өгч ялаад за ажил олгогч намайг үндэслэгүүгээр халсан гэж шүүхтүүгээд ялсан ийм хэрэг хятадын олон нийтийн сүлжээнд олонний анхаарлыг татж байна. За Линк хэмээх Шандун мужийн Чиндао дахь гадаадын тээврийн компанид үйлдвэрлэлийн хянагч байсан нэгэн эмэгтэй ажилтнанд бэлгийн дарамт үзүүлж эрх мэдлээ хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашиглаж компанийнхаа бодлогыг зөрчсөн гэх шалтгаанаар ажлаасаа халагджээ. За Лин офисын шатан дээр Ши гэх эмэгтэйг тэрвэрж үнсэж бууг харуулсан хяналтын амрын бичлэгээс үүдэн компани шийдвэр гарсан байгаа. Одоо наад чи одоо ингэж эмэгтэй хүмүүсийг шатан дээр бэлгийн дарамтанд оруулсан байна. Хална гэд халчиж. За Лин харин үүнийг нь үгүйсгээд компаниг шүүхэд өгч ажлаа эргүүлэн авч нөхөн төлбөр олохыг хүссэн байгаа юм. За би бол бэлгийн дарамт үүсгээгүй. Тэр ч гэсэн өөрөө дуртай байсан гэдэг. Мэдхгүй одоо агчны шүүгт Линий шийд хандсан үйлдэлийг зогсохгүй компани удирдах албан тушаалтнуудын ёс зүйн дүрмийг зөрчсөн ажлаас салах нь зүйтэй гэж үзсэн байгаа юм. Агчны шүүх бол. За Лин давж заалдаад гомдол гаргаж давж заалдах шатны шүүх бол Линийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан бэлгийн дарамт үзүүлснийг хангалттай нотлож чадаагүй гэж үзсэн. Цаашлбал компани ажилчид нь ажил хэрэгч ёс суртахууны өндөр стандартыг баримтлах ёстой гэж мэдэгдэж байсан ч гэсэн энэ нь заавал дагаж мөрдөх дүрм биш. Зүгээр л компанийн баримтлагдаг зарчим байсан. За бүр ингээд хууль биш шүү дээ. Тийм. Ийм давж заалдах шатны шүүхт үүнийг ажлаас салах үндслэл болохгүй гэж үзсэн. Давж заалдах шүүх хурлын үеэр Линтэй сайн харилцаатай гэдгээ шүүгчдэд хэлээд түүнийг хизээч бэлгийн дарамт үзүүлж занал хийлж айлгаж байгаагүй гэдгийг мэдгэцсэн байна. За. Тий. Лин хоёр чинь жантай юм байна шүү. Тийм байна. Тэгэхээр жантай хүмүүс чинь бие биенийг үнснээ төлөө ажлаас халаад иж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Дээд шатны шүүхээс гаргасан эцсийн шийдвэрийн дагуу тус компани Линийг дахин ажилтанд авсан. Түүний жилийн цалин буюу 113 сая юан. Манай Монгол мөнгөөр 600 сая төгрөгийг нөхөн төлбөрт олгохоор болсон гэж. Хүмүүсээ 600 саятай болчихлоо шүү дээ. Хүмүүслээ хэд 3 шүүхтлээ 600 саятай боллоо. Тэгэнгүүтээ нөгөө хүүхэнтэйгээ тийм байсан ч гэсэн завыг шүүхтэлцээд мөнгө аваад тэгээ хойлоо хуваа иччихсэн юм билээ. Би яаж мэдэх вэ? Ядаргаад үү. Одоо тэгээд зайсанд байна шүү. За энэ хэрэг бидэнд эрхээ хамгаалахын тулд хуулиа илүү сайн ойлгох ёстойг зааж өглөө.
Яагаад шүүгчид өөрсдийнхөө үйлдэлийг нийтийн хэв журам ёс заншилт хашилсан гэж үзээгүй юм бэ гэж. Гэхдээ одоо та тэ ингээд найз бүсгүүтэйгээ нэг дор ажилдаг. Тэгээд шатан дээр таарлаа, хөнгөө газар таарад бие биенийг үнсчлээ. Тэрний чинь төлөө ажиллаа салаад байвал болохгүй зү. Тийм шүү дээ, тий. Тийм. Хөнгөө газар дээр шатан дээр гэсэн байлаа шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь бас энэ чинь энэ хоёр ингээд хоорондоо ямар нэгэн дотн харилцаатай хүмүүс үү эсвэл ингээд хүнийг хүчээр барьж аваад үнсээд үнэхээр бэлгийн дарамтуу гэдгийг ядаж эн чинь бас шалгаж малгаа тий. Тэгээд энэ ажлаа салж болно доо. Тийм шүү дээ. Ингээд шал дэмий юмнаас болоод 600 сая өрөнд орчих байгуулах ч гэсэн. Алуу шин ашир. Энэ чамайг яагаад унссан? Тий. Гэн энийг яагаад унссан гэд нүүрэлдүүлж болно доо. Тийм шүү дээ. Тий. Битээр бас ингээд юу ахгүй юу, жин жамтаа байхгүй юу гэдэг бол за яв ажиллаа дурахгүй. Тэгэл явуулах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. За хүшийн манай айри бууцанд хахаад ухаан алдчихсан гэж штий. Хүн гахахгүй шүү дээ. Маш амархан шүү. Би нэг удаа нэг хятад хоолнд орж байгаад нэг юм нэг хятад хоолны нэг юм нэг халуун ногооны юм хальсан байдаг шүү дээ. Тим юм тав гэл орцсон. Йой. Хажууд байгаа хүмүүс шүү дээ мэддгүй юм байл шүү дээ. Би ингээл тэ гэдэг ингээд амьсгалж чадахгүй сонирн болоод тэ тэгсээ ингээд салгаж яваад яг унахаасаа өмнө нэг юм нэг цай ачил уу ус ч үлээ аваад уусан. Тэгээд тэр чинь ингээд цаашаа хөөжсөн үү яасан. Тэгээд би тэгээ одоо тэрнээс хойш бүр тим юм нэг жижиг хайлсмаснаас бүр хашил айцтай шүү дээ. Бүгднгийн түүж тавьж байгаа хоол байдаг. За. За нүрээд 2025 оны 6 дугаар сарын 18-ны лав гарагийн 400-ийн шугаа нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялал гарахаасаа өмнө наклата шалгуулаарай гэд Япон чанарын Такатагаас чанар бол аюулгүй байдал Акабана наклад за мөн хөвдөлгөөн баяр баясгалан суриатаагаар Волтерен эмүүлгээл хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа анчгаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонсдээ дараа 2-2-5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3